ICCS:GO багийн тамирчин Кабалтай уулзаад байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. 21 онд CS:GO багада IC-д нэгдсэн. Тэрнээс өмнө 2015 оноос анх тоглож эхэлжсэн гэсэн. Тэгээ тэрнийхээ талаар яриач. Анх ямар байсан бэ? Ер нь л одоо анх Монголд яг CS:GO маш сайн хөгжиг байсан 2015 оны. Тухайд бол яг 16 онд одоо Монгол цэгээ баг яг авраг аваад тэрнээс хойш ер нь багаар хөгжиж байгаа. Одоо ер нь бол сүүлийн 22 он 23 онд бол ер нь маш одоо хурцтай хөгжиж байна. Ягаад тэгэхээр Монголын баг одоо манай баг ингээд дэлхийн аврагт оролцоод тэрнээсээ ингээд тэрийгээ дагаад ингээд маш одоо хурцтай хөгжөөд маш олон фэнүүдтэй болж байгаа. 2018 оноос эхлээд одоо энэ Checkmate гэдэг багтаага хамтарч ажиллаад явж байгаа. Ер нь багийнх нь хоорондоо хэр дотн байдаг вэ? Хэр ойлголцолтой байдаг вэ? Ер нь бол яг манай одоо баг анх одоо IC өмнө Checkmate байсан. Тухайн үед бол яг одоо 2018 оноос яг бүрдчихсэн. Тэгээд 21 оноос IC болсон байгаа. Тэгээд манай багийн уур амьсгал дотроо маш тийм угаасаа гоё байдаг, гэр бүл шиг байдаг. Баг гэдэг бол угаасаа тэгээд гэр бүл шиг байх хэрэгтэй. Нэгнийгээ өргөж дэмждэг, хэцүү үед нэгнийгээ өргөж чаддаг. Ер нь бол тийм байх хэрэгтэй. Ер нь бол манай хамт олон бас ариун хатныхан маань бас ер нь бол бидний одоо энэ амжилт гарах бас ер нь толгоор суурь ер нь болж байгаа. За томоохон тэмцээнүүдэд ер нь ямархуу тактикийг барьж одоо тоглодог вэ? Ер нь бол одоо баг болгон өөрсдийн гэсэн тийм тоглолтын стил, хэв маяг гэдэг юм байдаг. Бид нар бол яг өөрсдийнхөө одоо тоглолтог арга барил, хэв маягаар ер нь бол тэрийгэ дагнаад явдаг. Тэгэхээр одоо бусад багуудыг заавал ингэж дөөрэж хуулбарлахгүй бид айлхаа өөрсдийнхөө одоо харж байгаа өнцгөөрөө тэрийг илүү хөгжүүлээд ер нь бол өртөд явж байгаа. За ер нь бол яг одоо CS:GO e-sport ер нь шинэхэн спортын төр шүү дээ тий. Тэгээд ер нь бол дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд айгүй их үздэг, дагаж одоо үлгэр дуурайл авдаг штэ. Тэгээд эцэг эхчүүд заримдаа жоох ингээ буруу үл ойлголцох ч юм уу тий. Тиймэрхүү зүйлсүүд байдаг. Эцэг эхчүүдэд хандаад болон одоо үзэгч фэн хүүхдүүдэд хандаад одоо ямар зүйл? Ер нь бол ийм байгаа шүү. Одоо мэдээж сул тал гэж байгаа. Сул тал нь мэдээж одоо юу байдгүй гэхээр сул тал нь юу байдгүй гэхээр одоо жишээ нь нүдэн жоохон мууч мэдээ бодон тэрийг нийтээс өөртөө сэргийж болно. Тэгээд мэрэгжлийн төвчөнд одоо хэрвээ тоглож эхлэх гэж байгаа хүүхдүүд эсвэл хүүхдээ одоо мэрэгжлийн төвчнөр рүү тоглох гэж байгаа аав ээжнэр ч юм уу тийм хүмүүс санаж идэх. Ер нь бол одоо маш юу авах хэрэгтэй. Цагаа зөв зохицуулах хэрэгтэй. Гол нь үр дүнтэй учир зүггүй тоглоо суугаад байхгүй. Гол нь үр дүнтэй бэтгтэй игээд өөрөө одоо сайжраад тэгж явж чадж байгаа мэрэгжлийн төвчөнд ер нь тоглох. Тэрнээс шил учир зүггүй тоглоод байвал ер нь одоо буруу одоо тоглоод одоо буруу өнцгөр тоглоод байна гэсэн үг. Буруу хандлагаар. Өнөөдөр болохоор ерөнхийдөө бол одоо фэн уулзалт гэсэн үг шүү дээ. Тэгээ өнөөдрийн сэтгэгдэл хэр байна да? Бас маш олон хүмүүс ирсэн байна. Тийм байна. Ер нь бол сэтгэл маш гоё, маш олон хүмүүс ирж байна. Маш олон хүүхд залуучууд ирж байна. Ер нь бол одоо бас анхны экспириенс болж байна. Тэгээд одоо ирсэн бүх хүмүүстээ бас баярлалаа гэж дээ. За ингээ дараагийнхын тэмцээн уралдаанд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.